ууздавчаа. Тэмүүжний уг гарлва бага насны үе. Чингис хааны язгуур дээр тэнгэрээ заяа төрсөн бүрдчөн гэргий гуамрлын хамт тэнгис далаа гэтгэж ирээд онон мөрний их бурхан халдан уулан нутаглаж бат цагаан гэдэг нэгэн хүүнийг төрүүлжээ. Бат цагааны хүн Тамаачийн хүн Хоричаар мэргэний хүн Уужин буурлын хүн Салхачуугийн хүн Эхнүүдний хүн Шинсочийн хүн Харчуугийн хүн Боржигдаа мэргэний гэргийн Монголжингуа. Тэрнээс төрсөн хүн Торголжин баян Боргочингуа гэргийтэй. Борлдяс бодибя гэдэг залуу зарцтай. Дээр бор 2 хүлэг морьтой бөлгөө. Торголжин баяны хүн Дуваа сохор Добуу мэргэн 2 бөлгөө. Дуваа сохор магнаа дундаа ганц нүдтэй 3 нүдлийн газар харах бөлгөө. Нэгэн өдөр Дуваа сохор Добуу мэргэн дүүтэйгээ бурхан халдун уулан дээр гарлаа. Дуваа сохор бурхан халдун дээрээс харвал төнгөлөг горхон руу нэгэн бүлэг иргэн нүүж айсвэ. Дуваа сохор тэр нүүдл иргэний дотор тэрэгний моглогийн өмнө нэгэн сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добуу мэргэн дүү чамд гууж гэргий болгоё гэж хэлээд тэрнийг үзүүлэхээр Добуу мэргэн дүүгээ илгээлээ. Добуу мэргэн тэр нүүдэлд хөрч охиныг үзвэл үнэхээр алдартай гоо сайхан охин. Хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алунгоо гинэ. Энэ охин болвоос 20 төмдийн ноён хорлардаа мэргэний гэргий Баргуужингуагаас 20 төмдийн нутаг Айгус гэдэг газар төржээ. Тэрний их Баргуужингуа бол хол газрын Баргуужин дөхмийн эзэн Баргуудаа мэргэний охин бөлгөө. Тэр бүлэг иргэн бол хорлардаа мэргэний ажээ. Хорлардаа мэргэн 20 төмдийн газарт булга хэрэм зэрэг ангөрөөс агнахаа хорглон булаалдаж харилцсан муудалцаад салж хорлоор өгтөн болоод бурхан халдун ууланд ангөрөөс элбэг гэж сонсож бурхан халдууны эзэн бурхан босгосон шинж баян ураан хаатай уулзахаар нүүж ирсэн ажээ. Энэхүү 20 төмдийн ноён хорлардаа мэргэний охин Аргуснаа төрсөн Алунгоо гүйж Добуу мэргэний гэргий болгосон ёс ийм ажээ. Алунгоо Добуу мэргэнд ирээд Бэлгүнүүтэй гэдэг нэртэй 2 хүүнийг төрүүлв. Дуваа сохор ах нь 4 хүүнтэй бөлгөө. Дуваа сохрыг өгсний хойно тэрний 4 хүүн Добуу мэргэнийг авах гэж үзэхгүй дормжилж салж нүгэд 4 өгтөн болжээ. Тэрний хойно нэг өдөр Добуу мэргэн тогтцог өндөр дээр гөрөөлөхөр гарвал хой дотор нэгэн ураанхан хүн гунжин бугаалаад хавраг цороог шарж байхад уулзлаа. Нөхөр шорлогдоо гэж Добуу мэргэн хэлбэл тэр хүн уушиг зүйлд арсыг өөр авч бусдын Добуу мэргэнд өгчээ. Добуу мэргэн тэр бугын махыг ачиж явтал замд хүүхдээ хөдөлсөн нэгэн ядуу хүн учрав гинэ. Чи юу хүн бэ? гэж Добуу мэргэн асуувал тэр хүн өгүүлрв. Би Малик баяруудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өгөөч. Би энэ хүүний чамд өгье. Гэхэд Добуу мэргэн зөвшөөрч бугын өрөөсөн гуйг тэр хүнд өгөөд хүүнийг авч ирж гэртээ зарцлах болов.
Тэгж байтал Добуу мэргэн үгүй болов. Добуу мэргэнийг үгүй болсны хойно тэрний гэргий алуунгаа бэлэвсэн үлдэж Бухаа хатаагийн Бухаатуу сальжи Бодончор мунхаг гэдэг нэртэй 3 хүүнийг төрүүллээ. Өрдөө Добуу мэргэнийг амьд бүхий цагт төрсөн бэлгүүнүүтэй бүгүүнүүтэй хоёр их алунгаагаас ичнээ хэлэлцсэн нь. Бидний их хоёр төрлийн эрэгтэй хүнгүй эргүү атлаа энэ 3 хүүнийг төрүүллээ. Гэр дотор ганц малиг баяу довгийн зарц хүн байна. Энэ 3 хүн тэрний хүүхэд биз гэж эхээс талд хэлэлцхийн алуунгаа мэдж. Хаврын нэгэн өдөр хоньны хадсан мах чанаж бэлгүүнүүтэй бүгүүнүүтэй Бухаа хатаагийн Бухаатуу сальжи Бодончор мунхаг 5 хүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж хөмбөрд нижээд мэс модыг хуул гэж өгвөл амархан хугчиж орхилоо. Бас 5 мөсийг нийлүүлж баглаад хуул гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хуулж ис чадлаа. Энийг харсан алуунгаа бэлгүүнүүтэй бүгүүнүүтэй та хоёр намайг энэ 3 хүүнийг яахан төрүүлв? Хэний хүүд бол гэж сэжиглэн хэлэлцэн. Сэжиглэх нь зөв. Гэхдээ та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх дотхоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд тэрний гэрэл миний хэвлд шингэх үлгөө. Тэр хүн гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалцаар гарч одно. Дими яах өгүүлэн та. Тэрнээс үзүүл Тэнгэрийн хүүд үз. Хар тэргүүд хүнтэй адилтгаж яахан болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ. Тэгэхэд алуунгаа 5 хүүнээ сургаж ин өгөөлрөө. Та 5 хүүн миний нэгэн хэвлийгээс төрсөн биш үү? Та нар ганцаараа салвал нижээд сумд хүнд хэлбэрхэн дийлэгдэнэ. Та нар ивээ нэгтгэвэл тэр багалсан 5 сумд бих болж хэндж хэлбэр дийлэгдэхгүй болно гэж. Тэгж байтал алуунгаа их нь үгүй боллоо. Их алуунгааг үгүй болсны хойно ах トゥ тавуулаа адуу малаа хуваах болж бэлгүүнүүтэй бүгүүнүүтэй Бухаа хатаагийн Бухаатуу сальжи дөрүүлээ юм хувааж аваад дүү Бодончор мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эсвэгөө. Бодончор урагт эс тооцогдох хатлаа энд юу хийж суун гэдэг гол дайрт годл сүлд орог шин хулмаар онож үхэл үхий амьдрал амьдрий гэж он мөрөн рүү зорж хотлоо. Тэнд Балжийн арал гэдэг газар хурч өвсөн имбүүл гэр барьж сууж гинэ. Тэгж байтал хар хур шүүг бор харцаг барьж идэхийг үзэж гол дайрт годл сүлд орог мөрний хялгасаар өрх хийж хэр бор харцгийг барьж авчирв. Бодончор идэх юмгүй тул чонын гууд хорсон хөрөөсийг мираж харван алж идэх. Чонын идсэн сэгийг түүж гидсээ хооллож харцагаа дэжээсээр тэр он гарчээ. Хавар болж нугас ирэх цагт харцгаа сойж тавиад галуу нугас олныг алж идэж үл барах тул мөчр үрээс мөчгүй өлгөж хожуул үрээс 2-3 шөөлгсөн нь ялзархад хүрч гинэ. Битүү модод уулын хираас ихэн бүлэг иргэн төнгөлөг горхон руу нүүж ирэв. Бодончор харцгаа тавин өдрөгөр тэр иргэнд очиж цэгээ гууж уугаад шөнө өвсөн имбүүл гэртээ ирж хонохуулгоо. Тэд иргэн Бодончрын харцгийг гоовл эсвэг. Тэд иргэн
Бодончрыг хэн юун хүн бэ гэж асуухгүй. Бодончир бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгүй л явна. Гэтэл Бухаа хатагийн ах нь Бодончир мунхаг дүүгээ энэ онон мөрөн рүү одлоо гэж нэхэн ирж төнгөлөг горхонд нутаглах тэд иргэнд хүрээд тиймэрт тийм хүн үзэгдв гэж сурвалаа. Тэд иргэн ийм хэлв. Өдөр бүр нэгэн хүн манд ирж хэсэг ууж одно. Тэр хүн тэрний мөр чиний сурдагтай адил байна. Тэрэнд нэг харцаг бий. Тэр шүн хаан хондгийг мэдэхгүй. Баруун хойноос салхилвал тэрний харцгаар бариулсан нуус галууны өдсөд нь цас мэд бударч хийсэж ирнэ. Бодвол тэрний гэр холгүй байхаа. Одоо тэрний эрх цаг болж байна. Хормхон хүлээхгүй дөө гэж гинэ. Одолгүй төнхлөг горхон өөд нэгэн хүн айсвэ. Хурж ирвэл Бодончир мөн Бухаа хатагийн ах нь таньж аваад онон мөмөд дагуулan тавхилаа. Бодончир Бухаа хатагийн ахын хойноос дахин хадирч өгүүлрэв. Аха би тэргүүтээ дээл цагтай сайн гэвэл ах нь тэр үгийг хайхарсангүй. Бодончир мөн үгийг 2 дугаар удаа өгүүлвэл ах нь хариу хэлсэнгүй. Үгийг 3 дугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрэв. Гүчи энэ үгийг юунд дахин өгүүлнэ. Бодончир өөдөөснө. Саяын төнхлөг горхоно бүхий иргэнд эзэнгүй. Их бага сайн муу толгой шир цөм нэгэн адил чадсан байна. Ийм хэлбэр иргэн тул тэднийг бид эзэлж авъя. Гэхэд за тийм бол гэртээ хурж ах トゥ нартаа зөвлөлдөж тэд иргэнийг эзлэе гэж. Гэртээ хүрээд ах トゥ нартаа хэлэлцэж мордов. Тэргүүлэн хянагчид мөн Бодончрыг явуулав. Бодончир тэргүүлэн явж нэгэн жирэмсэн имийг барьж чи юу хүн бэ гэж асуувал би чарчууд аданхан ураанхан хүн гэлээ. Тэндээс ах トゥ тавуулаа тэд иргэнийг довтолж адуу малыг авч хүн ардыг зарц болголоо. Тэр жирэмсэн им Бодончир тэрж хөвөн төрөв. Тэрнийг хариугийн хөвөн гэж жажирдаа гэж нэрийдэв. Жадрааны үг тэр болов. Тэр жажирдаан хөвөн дугуйд нэрт болов. Дугуйдаан хөвөн бүрий булчирв. Бүрий булчүрийн хөвөн хар хатан болов. Хар хатаны хөвөн жамуух болов. Жадран овогтон тэд болов. Тэрийн бас Бодончроос нэгэн хөвөн төрөөлөв. Тэрнийг барьж авсан эмийн хөвөн хэмээн Баардаа гэж нэрийдэв. Байрны үг тэр болов. Байрдан хөвөн зүтгэл бүх. Зүтгэл бүх олон эм авсан тул хөвөн нь манан мэд төрөв. Манан байран овогтон тэд болов. Бэлгүүнүүд овогтон болов. Бүгүнүүд овогтон болов. Бухаа хатагийн хадхан овогтон болов. Бухаа トゥ салжид овогтон болов. Бодончир боржхон овогтон болов. Бодончрын аваад эмээс төрсэн барим Ширатуу Хабиж нэртэй болго. Тэр Хабиж Баатрийн ихийн инжид ирсэн эмийг Бодончир татвар им болгон нэгэн хөвөн төрсөнд Жавартаа гэж нэр өгөв. Бодончир амьд байх цагт Жавартааг зөвхөн тайлгад орох эрхтэй болгов. Бодончрыг үгүй болсны хойно тэр Жавартааг гэрт ямагт аданхан ураан хаатай хүн байсан тул тэрний хүн гэж тайлгаас хөөж гаргав. Тэр Жавартын үг болов. Хабиж Баатрийн хүн миний дудууны хүн хачи хөлөг
хачин, хачиу, хачуула, харалтай, хачиун, Начинбаатар 7 бөлгөө. Хажи хүлүүгийн хөвөн хайдуу намуулан ихэс төрсөн бөлгөө. Хажины хөвөн ноёгда нэртэй бөлгөө. Ноён шиг авиртай тул ноёхон өвгтөн болов. Хажуугийн хөвөн баруулаатай. Их биетэй идэ барах ховдог тул баруулаас өвгтөн болов. Хажуулагийн хөвөн бас идэ барах ховдог тул их баруулаа, өчүүхэн баруулаа гэдэг хож нэртэй болж улмаар эрдэмт баруулаа, тодон баруулаа тэргүүтээ бариулаас өвгтөн болжээ. Харалдан хөвөөд будаа мэд их төрөөгүй хутгалдах тул будаад өвгтөн болов. Хажууны хөвөн адархатай нэрт бөлгөө. Ах дүүгийн дунд адармаатай тул адархан өвгтөн болов. Начинбаатарын хөвөн уруудаа, мангуудаа 2 бөлгөө. Урууд мангууд өвгтөн болов. Начинбаатарын аваа лимээс төрсөн хөвөн шижуудаа, доголдоо 2 бөлгөө. Хайдуугийн хөвүүд байшин хордогшин, чирхаалын хаа, чайжун ортога 3 бөлгөө. Байшин хордогшны хөвөн томбина сэцэн бөлгөө. Чирхаалын хаагийн хөвөн сэнгүн бэлэг амбагаатал тайжууд овгтон болов. Чирхаалын хаа бэлгнээ эм болгон авч нэгэн хөвөн төржээ. Нэр нь Бэсүүдэгэн. Бэсүүд овгтон болов. Чаужин ортогоо 6 хүүнтэй. Нэр нь Хонхаатан, Харуулаад, Сүнид, Хавдурхас, Гинигээс гэдэг тул ийм овгтон болов. Томбина сэцний хөвөн Хавуулхан, Симсээ чүлээ 2 бөлгөө. Симсээ чүлийн хөвөн Бүлтээчүү Баатар бөлгөө. Хавуулхан 7 хүүнтэй. Тэдний нэр нь Охин Бархаг, Бартан Баатар, Хотогтуу Монхор, Хотоолоо хаан, Хулан, Хадаан, Тодоон Отчгон гин. Охин Бархагийн хөвөн Хотогтуу Зүрхий бөлгөө. Хотогтуу Зүрхийн хөвөн Сэжбихи Тайчуу 2 бөлгөө. Тэд Зүрхий өвгтөн болов. Бартанбаатарын хүүд Мингтүүхян, Нэгүн Тайж, Юсүхэ Баатар, Дорида Отчгон энэ 4 бөлгөө. Хотогтуу Монхорын хөвөн Бүрий бөхөө. Онон мөрний шувууд хоримлох цагт бэлгүүтэй мөрийг тэр тас тавьдсан билээ. Хотоолон хааны хүүд Зочи, Хирмаав, Алтан 3 бөлгөө. Улаанбаатарын хөвөн Их Жирэн бөлгөө. Бадаа хишлэг 2 дарахтын ноёд болов. Хадаан Тодоон 2 үргүй өнгөрчээ. Хамаг Монголыг Хавуулхан захирч байлаа. Хавуулхан 7 хүүнээ байтал Сэнгүн бэлгийн хөвөн Амбагааг Хамаг Монголын хаан болгохоор хэлсэн гэжээ. Бөөр хөлөн 2 нуурыг холбож урсах бай. Бөөр хөлөн 2 нуурыг холбож урсах оршуу мөрөнд айргууд Бөөргүүд овгийн Датар аймаг нутаглана. Хэдэнд Амбгаа хаан охиноо өгч өөрөө охиныг хүргэж очоод Датаарт баяртав. Датара Амбгаа хааныг барьж Хятадын Алтан хаанд хүргүүлв. Бэсүүд овгийн Балхаачи гэдэг хүнийг илч болгож Амбгаа хааныг хэлсэн нь. Хавуул хааны 7 хүүний дундах хотлаад миний 10 хүүний дундах Хадаан Тайжид чи очиж хэл. Хамагийн хаан улсын эзэн байдал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгохтун. Би Датар аймагт баригдав. 5 хурууны хумсыг тамтартал 10 хурууга баригдтал миний өшөө авахыг оролдохтун гэж илгээж. Тэр цагт Юсүхэ Баатар шуу агнан явах зур
Олхноуд аймагаас им аваад буцаж яваа мэрэгдийн их чилээдүү гэдэг хүнтэй уулзж тэрний имийг өнгөж үзвэл гоо үзэсгэлэнтэй хатан байна гинэ. Юсүхэ Баатар гэртээ давхиж ирээд ах нэгүн тайж дүү Дарида отчгийн хоёрыг дагуулan мордож их чилээдүүг гүйцэж очивол тэр айж хурдан ухаан мөрний гоёыг ташуурдж уулын билээр дутав. Тэрний гуула цуулдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн хушууг тойрч эргэж тэргэнтэй хурж ирсэнд им өөлөн үжин тэр гурван хүний учрыг мэдвүүч. Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний амьд хор хүргэж болно. Амьд минь үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мохлог дутам охидгүй. Хэрэг дутам хаддаггүй. Хэрв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгдэн. Одоо амиа харчил. Миний үнэрийг үнсэж яв. Гэт өмсөн замцаа тайлж өгөв. Их чилээдүү тэр замцыг морин дээрээс тонгоож аммагцсан. Харуул нөгөө гурав мөн хушууг торж нэхэж айсвэ. Чилээдүү хурдан ухаан морины гоёг ташуурдж яаран онон мөрөнгөд дутаав. Тэрнийг гуруула хойноос нэфж долоон даваа давтал хөөж орхиод өөлөн үжнийг авч Исүхэ Баатар жолоодон хөдөлж ахаа нэгүн тайж тэргүүлж дүү Дарида отчгон хажууд нь дагаж явна. Энэнд өөлөн үжин өгөөлрөн. Миний ир чилээдүү. Сэрүүн салхинд сэвлэг үсээ хийсгэж хээр хөдөө гидсээ өсгөж яахан зовх болов. Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахан утна. Ингээд онон мөрнийг долгилтол ой шугуу ганхтал их дуугаар уйлахад Дарида отчигн хажуунаас нь өгөөлрөв. Тэврэг хайрт ир чинь тэртээ давааг дав. Уйлан санах ир чинь ус олныг гэтлв. Хайлж өөлөвч харж чамааг үзэхгүй. Хайж ирвч хаалга зам нь олдохгүй. Хайвал мөргүй, харвал бараагүй. Хайлвал үл сонстно. Үгүй гэж ятглаа. Өөлөн үжнийг Исүхэ Баатар тэгээд гэртээ авчирж гэрхий болгов. Өөлөн үжнийг Исүхэ Баатарын авчирсан ёс ийм болгоо. Амбгаа хаан баригдаад хадаан хотоолоо хоёрыг нэр заасан тул хамаг Монгол тайчууд нар онон мөрний хор хунаагийн хүндий гэдэг газар цугларч хэлэлцээд хотоолыг хаан болгов. Монголын жаргал нь бүжиг хөрөн бөлгөө. Хотоолыг хаан өргөмжлөөд хор хунаагийн сагалгар модны дор хавирг газрыг халцартал өвдөг газрыг үлдэртэл дэвхцэн бүжиглэж хөрөмлөв. Хотоолоо хаан болоод хадаан тайжтай хуйлаа татар иргэнээс өш авахар мордов. Татарын хотоон бараг жали бухаа хоёртой 13 удаа байлдавч Амбгаа хааны өшөөг сайтар авч эс чадав. Тэр цагт Исүхэ Баатар татарын тэмүүжин үгэ. Хори бухаа зэргийн татар хүнийг барьж ирэхэд жимсэн байсан өөлөн үжин онны дэлгүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагаан чинээ нүж атхан төржээ. Татарын тэмүүжин үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж тэмүүжин нэрийг өгчээ. Исүхэ Баатрын өөлөн үжнээс тэмүүжин, хасар, хачуун, тэмүүгэ 4 хүн төрөв. Мөн тэмүүлэн нэртэй нэгэн охин төрөв. Сочигэд ихээс төрсөн бэхтэр бэлгүүтэй 2 бүлгөө. Тэмүүжнийг Исүхэ Баатар тэмүүжнийг 9 настай байхад өөлөн ихийн төрхөн олхнууд иргэнд хөвгний нагц нараас охингүй гэж тэмүүжнийг аваад одов. Явх замд цэгцэр жихургуу гэдэг газрын хооронд хонгратын дээс эзэнтэй уулзлаа.
Дээсэцэн өгүүлрэв. Юсүхэ хот аль хүрэхээр явна? Юсүхэ миний хөөний нагц олохнууд иргэнээс охин гуухаар явж байна. Дээсэцэн энэ хүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хүүн байна. Юсүхэ хот би энэ шөнө нэгэн зүүдлөв. Цагаан шонхор шувуу нар сар хоёрыг атгах нисч ирээд миний гар дээр буу гэж зүүдлээ. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл нар сарыг шонхор шувуу атгах миний гар дээр буух нь гайхалтай. Ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бөлгөө. Юсүхэ хот чи хүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танаа Хяад аймгийн сүлд ирж зүүдээр тохиолсон ажээ. Манай хонгороод хэдийнээс бусдын нутаг хүнийг булаан тэмцэлдэггүй. Харь улсыг үл довтлон хазар сайд огтоо хасаг тэргэнд суулгаж хар бүр хөлдөж хатриулж одож хаан болсон та нарын хатан суурн дэвшүүлж хамт суулгана. Өөр иргэнийг үл тэмцэн өнгө сайд огтоо өлжигтэй тэргэнд суулгаж өл буур хөлдөж үүсгэж одож өндөр суур эзлэгчдийн өрөөл хань болгоно. Манай хонгороод хэдийнээс хазаргаа хаттай өнгө сайн огттой тул зээгийн цүсээр огтын өнгөөр явна. Нуган хүүхэд нутгаа эзэмшин, охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Юсүхэ хот миний гэрдэж надад өчүүгэн охин бий. Та үз. Гэж дээсэцэн хэлээд Юсүхэг гэртээ дагуулж аваачлаа. Юсүхэ хот охиныг үзвэл нүүртэй гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлвэ. Тэрний нэр Бүртэйг. Тэмүүжнээс нэг нас ах 10 тааж. Дээсэсний гэрт хоноод маргааш нь охины гуул дээсэцэн өгүүлрэв. Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэнд өтлөхгүй боловч охин хүний заяа төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хүүнээ хөргөн болгож манай гэрт үлдээ гэж гинэ. Юсүхэ баатар ийм хэлв. Би хүүнээ орхий. Миний хүүн нохооноос зочимтгой билээ. Ирхэм хот чи миний хүүнийг нохооноос буузачвал гэд хөдөлж явсан мороор бэлэг өгч тэмүүжнийг орхиод Юсүхэ баатар буцав. Юсүхэ баатар цэгцрийн шар талд явж байтал татар иргэн хуримдж байхдаа тохиолдоод ам зангах тул хуримд буув. Татар нараа Юсүхэг таньж "Ирхэм Юсүхэ ирв" гэж хуримд суулгаад өрдийн булаагдсан өшөөг санж нууцаар хэдэлцэн хоолнд хор хольж өгчээ. Юсүхэ тэндээс мордож явах замд би муужирч 3 хоног арай гэж яваад гэртээ хүрч. Юсүхэ ийм хэлв. Миний дотор муу байна. Иргэд минь хэн байна гэж асуувал хонхотны жирхаа үгний хүүн Минлэг ойр байна гэвэл тэрнийг дуудаж ин хэлв. Хүү минь Минлэг чи сонс. Хүү минь болж ирвэлээ. Тэмүүжин хүүнийг урагт орхиод ирэх замын зур татарт хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хозорсон дүүнээ билвсэн бэргэнэ асрахыг чи мэд. Тэмүүжин хүүнийг даруй авчир. Хайрт Минлэг минь гэд нас нөхчв.